Тэгээд 2026 оны 2 сарын 16-ны өдөр бол бид нар энэ харуулсан нууран дээр ирж хахтуу төрөл саднараа бол бас хуучин байсан өвлжин аваржин дээр ирж ингэж байж байна. Тэгээд нөгөөдөр бол цагаан сар болно. Тэгээд цагаан сарынхаа өмнөхөн талд Улаанбаатараас бас ах агш нөрмөн бол бүгд хүрэлцэн ирээд өнөөдөр бол ийм сайхан агаар салхинд ингээ гарч байна. Тэгээд ах トゥ нартайгаа ингээ агаар салхиндаа гарч хуучин цаг үеийг ингээ дурсаад байсан хаварчаа өвлжөө газруудаараа ингээд очиод үзэхэд үнэхээр сайхан байна. Өнөөдөр аав ээжтэй залах гээд хавд аймагт ирлээ. Өнөөдөр сайхан харуулсан нууртаар үлжэн дээр хаварчааны хаягаар сутлаа тавилаа. Маш сайхан явж байна. Энэ одоо аав ээж явж байна. Манай хүүхд чургаагийн явж бүгдээрээ сайхан явж байна. Ингээд маш энэ одоо урд нь болох дээр яг танаа өвлжижсэн өвлж шүү дээ. Манай өөрчлөгдөж. Одоо сүүл танихын аргагүй. Би цаанаас нь отхоо ахын үлжийн уртлаар ороод мөслөөргүйгээл амгалангийн уртлаар хунтаар гүйгээл ороод ирнэ гэсэн чинь байхгүй шүү. Бардгүй. Тэгээд нэг хаягаар мөсчихгүй болох тэр дов ихт явж болохгүй болчихсон. Буцаж гараад юу хөдөн замаар явж орж ирлээ шүү. Би тэгээд нэг хойгоор хургаан үлжээр орж ирэх гэж төөрж орж ирж шүү. Мэдхгүй шүү. Одоо энэ яг одоо таны баримжааллаар одоо энэ байгаа яг аль хэсэг вэ? Урд нь бид нар юунд л байсан те. Урд нь яг энэ хойтлтаар нь өвлжээс энэ дэр сүүлийн үед энэ зайтын өвлжэн дэр чоожих буугаал тэгэл энэ дэр олон жил өвлжсэн дөө. Одоо тэр үед чи энэ голд чи ямар ч тийм юу байхгүй хулс байхгүй сайхан том арал байдаг байсан шүү дээ. Нэгнийхээгаа ингээ харж идэг тий. Том арал дээр үчи бид нар чинь морь шууд өсрөгчдөг байл өвл цагаан сарын урталт жараа морьтой тавьдаг байлаа. Одоо ямар тийм тавих бол бүтэн ус идэж мэдж маш гоё шүү дээ. Тийм. Одоо яг энэний цаа тал дээр нэг ямар нэг нуур байгаа. Заяцын ус авдаг нуур гэж ярьдаг байсан юм л да. Энд дэр ч нэг жинхэнэ мүсс зохиол хүн байдаг гэсэн. Ихгүй соол гаргадаг нэг өнөөхөн л байна л да. Арталтал. Уршаага дотор харцтай хоолой. Ингээд одоо харцтай хоолой тэгээд цагаан богд. Тэгэл ингээл жинхэнэ малын нутгал энд байсан л да. Одоо эндээс ингээ харахад чи харцтай хоолой ч баг харагддаг байсан шүү дээ. Харагддаг үү? Тийм тэгсэн чи одоо зүгээр битүү намайг болсон. Одоо харагдав. Манай үлжөөж гисэн танихаар гүүр шүү дээ. Та нар юу л очив үү? Тийм үл очив. Одоо өвдөрсө очив тэгээд. За чи. За нутагтаа ирсэн чунгаа хэр зэрэг. Сэтгэлээ. Айгуу гоё байна ханд. Өнөөдрөөс айгуу гоё өдөр байна. Тэгээд сайхан үлжэн дээр ирээд айгуу сайхан одоо дулаахан өстой гоё байна. Хүүхдүүдтэйгээ ах トゥ нартайгаа аав ээжтэйгээ тэгээд бид нэр ингээд сайхан явж байна. Өвлжээр одоо цагаан бохтор аавын өвлжээр очих гол одоо хэдүүлээ байж энэ. Одоо таны ерөнхийдөө мэдж байгаа газар байна. Урдны үйлдвэрч энэ чинь харцтай одоо баг эндээс шууд харагддаг байсан. Тий одоо шагшуур болсон маань аавын хашаа чи одоо яг энэ хойдол төр байдгаас одоо эн чинь ингээд ер нь юу яагаад энд л нэг хашааны суур нэг мод соднууд байгаа яг л энэгээр явна. Гэрийн бүүр мүрэд нэр бүгд байхгүй болсон. Одоо энд чи яг энэ жоохон өндөр дүүхэн байсан энэ болохоор манай заяатын аав нэмдохын хашааны газрын яг юу энд байж байна. Тэгээд энд болохоор мояахыг арднаахыг тэгээ одоо ийш ингээ тэмээ хүзүүгэл ингээл одоо ийшээ болохоор ингээ харцтай хоолойг л харцтгээд ийшээ чинь гоё том арал гоё байдаг байсан. Одоо харин юм энэ хашааны цаатал дээр байгаа юм дээр бид нэрх одоо юу байна? Багада нөгөө авчирс нөгөө мөс авдаг байсан газар маань одоо энэний цаана байгаа. Тэгээд саяна бидний гарч ирдэг энэ уртлын нуур бол одоо бид нэг багада тоглож өсдөг байсан. Нэг аавынх руу бид нар цагаан сарынхаа нөгөө бууз уншаа чимхэх гээл явахлаа тэгэл энэ далаа дээрээ гараад тоглож байсан. Одоо энэ дээрээ гараад нэг зогсоо тэгэл цагаан бохт руу нэг орё доо. Нодлон бид дээр ирэхэд чи бас энэ мөсөн дээр баахан тоглож. Тий энэ мөсөн дээр найзуудтайгаа бас баахан тоглосон. Энэ жил ингээ сайхан ирээд цагаан сарын өмнө одоо бүтүүнийхээ урд өдөр гараад нэг жоохон зав зайтай байсан дээр ирээд хаваржаа моржаагаараа гараад тэгээд энэ өвлжөөгөөрөө ирээд гоё явж гинөө. Тэгээд 3 хүүгээ дагуулж ирээд бас ингээд нутг усын харуулаад өвөө мэд нэнд
аав нь төрсөн гэдэг юм бас харуулад явал миний хүүхдүүд бас хэрэгтэй болоо гэж бас ингээд дагуулаад заагаал явж байна. Найзууд төрсэн сурагтай байсан. Найзууд тий өнөөдөр бүх мөх үзээд ховдод байна цаадуулчин зарим нь. Энд нааш ирсэн цаашаа юун дээрээс буцаа явцсан шиг байна. Тэгээд заяат маань энэгээр ирнэ гэжсэн тэгээд амжаагүй юм шиг шин. Яг энэ хэсгээр одоо таны багтаа тоглож байсан боё түүх байна. Аа. Тоглож байжсэн түүх. Түүх байлгүй байт юм би чи. Өдөр нь малаа янзалчаал оройн орж ирэл энэ хусан донд чинь тэгэл одоо өстө тоглолдог. Цоож заяа бидрүүшин тэгэл одоо нэгнийгээ олж харахгүй шүн нэгнийгээ одоо олж ийн гээл одоо янз бүрийн болоод энэ хусан донд чинь тоглолдог. Одоо энэ уртлын нэг сайхан далаа байгаа да. Энэ далаа дээр чинь бид нар энэ хашаа дотор чинь ингээд одоо энэ манай энэ хойдолтой нэг бүрд байгаа. Энэ бүрдэн донд нэг шүнжингөө тоглож байгаа тэгэл орой. Тэгэл ээж аав бид нар унтгээл тэгэл бид нар чи ирэл унтдаг байлаа шүү дээ бустаар. Одоо зүгээр өөрөө ингэ Тэгэл одоо яг энэ заяатаа авын гэрийн барь энэ хойно одоо яг энд нэг заяатаа нэг сайхан амбар байдаг гэсэн юм а. Тэгээ энэ амбар энэ дээр гэн барилчихсэн. Ястаа энд чинь ястаа нэг өвлийн хүүтнүүд нар шинэ өстэй дээлээ тайлж хайчаал тэгэл үзээд байдаг барил. Барилтай л байдаг гэсэн энд чинь жинхэнэ барилж өссөн дөө гэдэг чи. Бид дөр болол энд л жинхэнэ барилдсан дөө. Хашины сүрийн. Гэр бүр тийш байсан. Гэр бүл тийш. Тийм бай. Гэрээ бүрч баг байгаа юм байна тий. Оо, юм уу. Аав нэг хохор юм. Хоёр машин авсан яа. Таны энэ. Одоо яг энэ авахаар хийх юм байна. Хатин. Чи хойтлын юу муу чинь годон бол оо байх шүү. Тийм биш. Аа. Аав бол ер нь баг мэдэх. Энэ чинь үснэ авах. Тийм. Үснэ авах юм дээ. Юу нэг асфальтуудаа гараад идэх сайн хөөг үү. Сайн нэг артаа уусаа авсан учраас нь. Тэгээд контрол юу гараа. Хайр хатар хайр. Энэ аавын үйлчич одоо энэ модны сүртэй эднэр байхгүй юу. Тэгээ энэ үйлчин дээр байх чинь аавынхын дээр үйлчүүлэх одоо эдгээр өвтөр энд тэгч одоо өвтөр чинь 5 6 дугаар ангийн аавын дэх нэг 2 гар нэгээд нөгөө андаатрын нөхийг ухаад тэгээ нөгөө шавраа аваад тэгээ шаврыг гар сайтад тэргийн амхинд бас ингээд их нуудын шиг байгаа. Ингээд нуугаа орж байгаа нөгөө цай маяга аяг маяга аваад боомоо хөргөө сайртай гар гараад ирдэг. Тэгээ яг тэр сайртай гарыг бол манай хэд бол сайн мэддэг. Тэгэд аавын энэ хойдол төр нэг андаагтрын нөхөнд одоо энд нэг андаатар ихтэй. Тэгээ тэр газар тэр хавх зүгэл. Тэгэл энэгээр андаагтраа хөгөөл явдаг. Тэгэл аавынх чинь нөгөө анх одоо энэ хар ус нуур тэрээд энэ цагаан бох төр өвлжчээсээ өвлжэн дээр идрифтер яг андаагтар хөөдөг байсан. Тэгээ аавын дээр ирээд яг байж чи өглөөд аавын цай болог айгуу сайн мэддэг. Хоёул хавхмахгүй эргээд явж идэл идэр тэр аавын гэрийн тооноор ингээ сайхан уур манарчдаг байхгүй. Тэгээ тэр уур манарчих үед яваад орох чи манай ээч одоо тэн чин жинхэнэ нөгөө цай маяга хийцэн нөгөө борцтой нөгөө юутай банштай цаймаа бодоотой цаймаануудаа хийцэн. Тэгэл өдрийнхөө цайг энд ууж яваад тэр дахиад ингээл энэ манхны нутгаар бас явж агендаг. Тэгэл хавхнуудаа зүгэл энд. Тэгээ эдгээр тэр чин тэр үйлч одоо нэг би нэг 150 андагтар одоо алдсан байт юм а. Тэгч манай эдгээр чи 250. Тэгээ эдрийг би яагаад ч гүйцэтгүйсэн. Бас л амхиндаа шартаа үзээлээд эдрээ ч өстө уухгүй явдаг. Тэгээ эдрийг би яагаад ч эдрээ чи бүр ангийн тэнгэрт бүр илүү. Би 150 явж байгаа эдрийг 250. Эдрийг яагаад ч гүйцэтгүйсэн. Тэгээ битэрийн түүх бол энд ингээл одоо бас явж исэн юм да. Тэгээд энэ цагаан бохт. Тэгээ аавын маань энэ одоо энэ өвлжээ бол баг ингээд нэлээд тоогортой энэ өвлжөөнүүдийн хэсэг суурнууд бол бүгд байна. Манай аавын өвлжээ бол харин усан давхтаа зигс миксиг ургаад жоохон баг мэддэхгүй шахан болсон. Цагаан бохт бол яг ийм сайхан байна. Тэгт. Эмээгийн нутганда ирээд гоё сайхан байна уу? За, миний охин чинь бас өвөл ирсэн биз. Аха. Тий. Одоо тэр мэдэж гинөө. Мэдсэн. Тийм үү. Гоё юм. Хор гоё дээд юм шүү. Тий чи.
Эргээд ихтэй. Инээдэ. За эмээ өвөө хоёртой юу гэж хэлнэ? Эмээгүүдээ хайртай шуулан гэсэн. Хотоос ирсэн агаа анаа нартай юу гэж хэлнэ? Агаа нартай юу? Ас гоё агаа нартай гоё бэлэг яваад ирсэн. Юуны бэлэгнүүд цагаан сарын бэлэгнүүд аваад ирсэн юм гоё наа. Чилмээр. За хүүдээ аав ч хайртай шүү. За. Аав ч одоо үндсэн өвлжөө. Олон жил одоо энд өвлцсөн мал одоо хорогдолгүй сайхан онд ордог байсан. Жижиг малнуудад хоёр нөхөн байранд оруулдаг байсан. Хөгшин одоо онд орох найдваргүй гадаад арах тийм магадлалтай малнууд бол энэ хоёр нөхөн байранд ордог байсан. Тэгээд өвлжөө бол сайхан өчөг бууцаатай олон жил одоо өвлцсөн манай өвлжөө байгаамаа. Тэгээ би ч одоо энд одоо олон жил өвлцсөний хувьд бол одоо бууц мууц одоо энэ хойчоо бол юу байгаа. Ийшээ бол цаалгаа гаргадаг. Ийшээ бол манай талгааны талбай гэж тэгээд энд одоо энэ холсоо юу гэж байгаа. Тэгээд одоо өвлийнхээ эд шуу шиг бэлддэг байсан. Тэгээд олон жил одоо өр хөвгчтэй энэ өвлжөн дээр өвлцсөн өгөөчтэй сайхан дулгаахан тийм одоо өвлжөө байсан юм аа. Аав нь одоо маш их ирсэн байна. Ээж автагаа, ах дүү нартайгаа, хүүхдүүдтэйгээ ирсэн. Бага насны минь дурсам сэргээд үнэхээр сайхан байна. Хаста ямар гоё юм бэ? Үнэхээр үзэсгэлэн гоё юм аа гэж хараад бахархаад байж ин да. Агчир анх 95 онд энд анх айж олчаад анх өвлжээнд хийж анхныхын өвлжээнд орж хийж илээ те. Цагаан сар болох гээд аав ээж дээрээ ирээд ингээд золгоо твэх гээд ирлээ. Тэгээд хаваржаа өвлжэн дээр ирээд аав ээж дүү нартайгаа ингээд агаарт гараад хуучин амьдарч байсан өвлжэн дээрээ ирээд ингээд арц утгаа тавиад сүүсайлаа өргөөд битгэд ингээд сайхан амьдарч исэн газараа ирээд явж ин да. Яг л хуучин гэвхтэй хуучин гэвсэж байгаа шагшуурх ихтэй болсон. Энд чинь бол нэг арал ихтэй. Айл олонтой сайхан байсан да. Одоо энэ аралтай чинь буужаа гэж байлаа. Очроо байлаа. Цаана нэг аажаа юм бэлээ. Даймаг. Аажаа даймаг. Тэр байлаа. тэгэл олон айж идвэл үлчигээл хаашаа алтан гэрлаа. Хин бөбөгийг тэгэл айлж энэ байлаа. Хаяагч яхалаа. Би тэгээд залуу Хэдэн он анх эхэлж танилцчаа. Бараг л яг энэ хавь энэ нутагснаас л ирдэг танилцчихсан. амьдрал залуу 90 тэгэл ичээ чинь 93 оноос эхэлж ирсэн шүү. Тэгээд энд явж 95 оны намар айлалал. Яг энд лөө. 90 яг энд. яг энд тэгээд намар нь хавар нь хаяа дээр гараад тэгээд 96 онд чинь ган лавг хаваржэн дээр төрж 95 онд байлаа. ажил 96 онд ган лав гарсан. Тэгээд унсан газартаа миний хүчин төрсэн газартай хүндээ тэгээд бөөрэ эргээд өвлжэн дээрээ ирээд ингээд дүүнэр аав ээжтэйгээ ингээд явж байна. Одоо яг энэ өвлжөн дээр ирэхгүй яг хэдэн жил болсон? За бараг энэ чинь 2004 онд чинь ховд орсон шүү. Тэрнээс хойш ерөнхийдөө ирэх. Тэр нь баг ирээгүй. Энэ өвлжөн. Тэгэл хүүхдүүдэд дагаад. Тэгэхээр центрээс хойш. Тэгэхээр одоо бол угаасаа мэдхгүй хана аргагүй юм байна. Маш олон жил болж байгаа юм байна шүү дээ. Тийм маш олон жил. Наашаа ороод ирэхэд бол бас ээж ярьж илээ. Зоргоо чөргөө энэ мэдхгүй байгаад тахтай яа дээ. Жинхэнэ нэг өр чинь морьтой. Би чи бараг нэг баруун талаас шууд орж ирдгээрээ ороод ирнэ гэж бодсон болохоос тэгсэн чинь ёстой барахаар болчихсон. Өвлжөө амар утсан байна шүү дээ. Би ч одоо өвчнөн нэг ирсэн хүмүүсээ ирчээл бас төөрж шүү дээ. Энэ ч өстой гоё ургамалтай, байгальтай, өвс борогтой, өвлжэнд ороход чи сайхан гоё байдаг гэсэн мэт гэж. Мөсөө хаглаал, тэгээд үдийнхаа цай чанаал, өхөр малаа саагаал одоо битэрийн залуу нас бол энд ингээд
Стал залуунаас Тий. байсан тий. Байсан да. Юу вэ шүү? Айгуу сайхан дулаах өдөр шүү. Бас гоё. Бид нар ч бас Оог чи одоо энэ дээр баг байж их үед одоо жинхэнэ нөгөө аавын дээрээ бид нар байж хат ар сэрэнлөө нөгөө нуруулаа хотгоо чи орон доогоор гарч ирж юм хатгадаг. Тэрийг би гү тэр чи одоо 5 6 таа байсан юм уу? Хэдтэй вэ? Орж ясан 2 хүн хурж ирээ суудсан байсан. Би орон доогоор мөсгөж ороод сэрээгээр нуруулсан. Тэг битэр нэг моо идэл цагаан идэл сууж ятлаа. Оог амар дүсгэн хөхтөөсөн байхгүй. Тэг орны цаагуур явж байгаа сэрээгээр яг хатгадаг. Юм зөх шиг гэсэн нэг яана гэж. Зоргохынд ингээд би ингээ хурж ирсэн ороод байж исэн. Зоргохын ичээ гээд хоёр талаараа ичээ тавьчихад ингээд зоргох, энтэл зоргох мөргөх бүгд нөгөө нэг хоолн дээр ингээд оорж авах. Гэсэн би нөгөө дээлийн хөнгөр хулган хийж жагаад. Утас хийгээд дундуур нөгөө нэг багны дундуур ингээд татсан чи хоёр талаар хаваагдаж гараад үүдэн дээр ээж дөрүүлж гараад дээрээс нь зоргоо давхарж унаад ингээд унжсэн тэр өстө мартыг. Тийм үү. Гоё дээ. Оогийн тэр намайг юугаар тэр сэрээгээр хатгах гэсэн үе чинь одоо 5 6 таа байсан юм. 6 7 тал байсан бахаад. Амар дүсгэн хөхтөөсөн шүү дээ. Фүү тэр чи мэддэг үү? Ер нь Санаатай. сандаг. Гөм өндөрсгөө шүү. Тэгээ манай Аяа чинь андагтэр хөөгөө гэж аяа чи бид нэр энд хавх зүйдэг байхгүй. Тэгээд эдгээр бид нар чамд үж байгаа аяа тэр хавхаа зөөгөөд өглөө хамт иргэнэхт аяа биднээс төрүүлээд ирээд ирчихдэг байхгүй. Аяа. Угаасаа тэгдэг байсан. Аяа дэр. Найзуудаас Хүний- түүс аргалыг бас аваад ингээд хүн шүү дээ. Аалаа шүү. Тэгдэг үе байсан. Гэртээ гарсан байл уу ганлав?